Сайн бацгаана уу? Downtown Baby дууны өгүүлэлээ хичээлийг хүргэе. За дууг мэдээж таталтаар тоглож болно. Эсвэл цохилтоор солиод дунд хэсэгт нь тоглож болно. За таталтаар тоглохын тулд доорх табыг хараарай. За хуруу байрлуулахдаа 1-р хурууг 2-р ладны 3-р утсан дээр, 2-р хурууг 3-р ладны 2-р утсан дээр, 3-р хурууг 4-р ладныхаа 4-р утсан дээр, тэгээд 4-р хуруугаа 4-р ладны 3-р утсан дээрээ байрлуулна. За татах дараал нь болохоор 3-р утас, 4-р утас, 2-р утас. За тэгээд дандаа энэ таталтаа хийж явна гэсэн үг. За эхний тактикийг харах юм бол 4-4-3 гэж юм. Саяныхаа таталтыг хийлээ. За тэгчээд одоо 2-р хуруугаа авчна. Дахиад буцаад 2-р хуруугаа тавилаа. Тэгээд авлаа. Гэж юм гэсэн үг. Тэгэхээр ийм болно. За дараагийн такт нь болохоор чигчээ руугаа авчна. 4-р хуруугаа аваад нөгөө 3 хуруу нь яг хിവэрээ тэгээ саяныхаа таталтыг хийн. Тэгээд 2-р хуруугаа аваад нэг хийлээ, буцааж тавилаа. Хийлээ. Тэгээд дахиад аавна. Нийлүүлэхээр ийм болно. За дараагийн тактн дээрээ болохоор одоо 1-р хуруугаа авчна. 2, 3-р хуруу нь хിവэрээ. Тэгээд адилхан таталтаа хийн. Нэг хийлээ. 2-р хуруугаа авлаа. Буцаага тавилаа. Дахиад авлаа. Тэгэхээр нийлэхээрээ ийм болно гэсэн үг. За дөрөвт такт нь жоохон өөр. Яадаг вэ? 1-р хуруу 2-р хуруугаа тавиад ижлэгэн таталтаа хийснийхаа дараа 2-р хуруугаа аваад одоо 2-р утас, 4-р утас, 3. Тэгэхээр нийлээд ийм болно гэсэн үг. За дараа нь болохоор 1-р хуруугаа 2-р ладныхаа доотлын 3 утсыг хаагаад тэгээд 2-р утас, 4-р утас, 3-р утас гэчээд 2-р утас, 3-р утас, 4-р утас. Тэгэхээр нийлээд ийм болно гэсэн үг. За удаанаар эхнээс нь хийгээд үзье. За тэгээд яг энэ дөрвөн тактик дууны турш яг дараалуулаад тогтоод байна гэсэн үг. Эхнээс нь дуустал яг энэ дөрвөн тактаа тариулаад яваад байна. За хэрвээ цохилтоор тоглох юм бол дан ийм 16 цохилт ашиглаж болно. Доошоо дээшээ, доошоо дээшээ. За дараагийнх дээр нь чанка хийн. Өмнөх хичээл дээр үтсэн чанк дээшээ, доошоо дээшээ. Тэгээ пауз аваад дээшээ, доошоо дээшээ. Чанк дээшээ, доошоо дээшээ. Энэ цохилтыг ашиглана. За ашиглах аккордууд нь амархан 4 аккорд байгаа. Ми минор, дараа нь ми минорын сефт, тэгээд до мажорын сефт, тэгээд си минор. За дарааллын хувьд үзцгээе. Нэг аккорд дээр нэг бүтэн цохилт хийн. Хийчлээ. Аккордоо солилоо. Аккордоо солилоо. Энийг бол хуруу авч солих шаардлага байхгүй. Энэ хуруугаа авчихад л болчихно. За дараагийнх дээр нь анхаараарай. Шууд си минор дээр очихгүйгээр ми минорын сефтээ буцааж байраад цохилтынхаа талыг хийн. 1 2 гэдгээ хийгээд дээшээ цохилтон дээрээ си минор руу ороод тэгээд үргэлжлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр ийм болно. За нийлүүлэх юм бол За чанкийг хийж мэдэхгүй бол яг өмнөх хичээл дээр чанк техникийг хэрхий их талаар
заасан байгаа учраас өмнөх хичээлээ буцаагаад үзээрэй. За тэгээд таталт хийхдээ энэ 3 4 2 гэдэг дараалал нь хэцүү байх юм бол бас зүгээр шууд 4 3 2 гэдэг дараалалаар татаж болно. Ингээд хэцүү байх юм бол ингээд татчихвал бас ялгаагүй сонсох юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр ийм болчих болно гэсэн үг. За тэгээ жишээ олгож дуулж үзье. Downtown baby чиний нүд шөнийн тэнгэрт өгөхөд өдөр бүр зөвлөхийг хүсдэг зүуд хангар мчамгээр би хаач үуч хийж чадахгүй орсон чүсэр байсан үе надад зөндөө уцаад ярилцээ зөвхөн өнөө шөндөө өнгөсөхнөр харуул ингээд өндөрлөлөө сонсоод өнгөрөх биш дотроо чи төсөөлөлтөө хэрүүл орол зурдын хилээд ойлгохгүй зөрөө хилэж надад дүрдий хүрдээ Molly. За тэгээд энэ дөрвөн аккордоос солбоод саяны таталтаа ч гэсэн яг энэ дөрвөн тагтаа хоорондоо солбоод тоглоод ахад энэ дуу маань болно. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл хамаа сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай. you